3 дугаар бүлгийн 9 дэх хэсэг. Хилмигдсэн, цаазлагдсан эмэгтэйчүүдийн болон хувилгаан хүүхдүүдийг эцэг эхийн хамт хөнөөсөн тухай. Чулуун гармын цэмбэлт оржийн улаан коммунизмын золиос баримт өгүүлэх нь 2011 онд бичигдсэн энэхүү номд өгүүлснээр архивын баримтаар бол 8 эмэгтэйг цаазалсан байна. Гэтэл түүхийн амьд гэрчүүдийн нотолсноор хавьгүй олон юм билээ. Жишээлх юм бол Монголд олон жил суурьшсан хар арьс бүсгүйг Английн тагнуул хэмээн Оросуудад тушаан бүрлэгчээ. Дараа их хэмээн буудаад цогцсыг нь хонхорд ил орхичихсан 3 эмэгтэй шарил хонь хариулж явхад харагддаг байлаа гэж өндөр настай ээж минь үнэнийг өгүүлж тэднийг нэр усаар нь хэлж сууна. Цагаан намын гэгдэх нэгэн эмэгтэйг 1922 онд Сүхбаатарын амь насанд халдах гэсэн хэмээн цааш сааруулснаар Монголд эмэгтэй хүнийг цаазлах ажил гараагаа эхэлсэн байна. Сэлэнгэд 8 дугаар богд Жавцан дамбын хойд дүрээр тодорсон төдвийн лувсан дорж гэдэг үг эцэг эхийнх нь хамт сэм зайлуулж улмаар хөнөөжээ. Түүний эцэг төдөв их удхан цэнджав нарыг уугуул нутгаас нь нүүлгэж хаана аваачсан нь мэдэгдээгүй. Мөн хүүхэн худагтын хойд дүрээр тодорсон зүнч мэрэгэн хүү Ламаадангийн эцэг Гомб их Янжинлхам нарыг толгойтын баруун салаанд 1948 онд буудсан. Харин Ламаадан хэрэгсэн нь тун бүдэг бүрхэг байна. Судлаач Эрдэнэ сайхан цэмбэлт орж нарын судалгаа нийтлэл болон бусад баримтуудаас харвал магадгүй мэдэгдэж байгаагаар нь улсын баг хурлын гишүүн Дарь Сүрэн, намын төв хорооны гишүүн Долгоржав нарыг 1932 онд эсэргүү хөдөлгөөнд оролцсон хэрэгээр хээрийн шүүхээр өчиггүй буудсан. Дугарын Дунгаржид Бурайд 32 настай 1933 оны 11-р сарны 3-нд жирэмсэн байхад нь цаазалсан. Богдановын навча мөн Бурайд ястан 31 настай 1937 оны 12 дугаар сарын 10-нд мөн жирэмсэн байхад нь цаазалсан. Богдановын Зина Бурайд 1937 онд цаазлагдсан. Максаржавын дулмаа, Ма Бэйсийн дулмаа лувсан дуламж гэж бас нэрлэдэг 30 настай байхад нь 1937 оны 10 дугаар сарын 25-нд цаазалсан. Наваан лувсан нэг бол Наваан Цэдэнгийн Гинэмпил Хинти аймаг. Уг нэр нь Цэймпил байгаад Богд хаан өхөөртөн Гинэмпил болгосон юм гэдэг. 33 настай 4 хүүхэдтэй 1938 оны 11-р сарын 22-нд эцгийнх нь хамт цаазалсан. Орос хэмээх зундуйн долгор 33 настай 1939 оны 11-р сарын 6-нд шоронд нас орсон. Эмч Долгоржав шоронд дутуу төрөн нас орсон. Мөн Дэндвийн эхнэр Долгор шоронд нас оров. Самбуугийн эхнэр Дугрын Динсма мөн л шоронд дутуу төрсөн. Дэнзэнгийн Намжилма мөн Лослын эхнэр. Лувсан шарвын эхнэр Дайрима Бэгзийн гүнсэн нар хоригдож яллагдсан. Иргэдэн давгийн хэрэгтээ Жамблын урд насан, Бөгмөрийн Янжин, Зонорвын Долгор нарыг холбогдуулан ялалсан тухай баримтуудыг дурджээ.